Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны Хумхын ордны Тарот 6-гийн за 1-р сар Хермет гарч ирсэн байна. Энэ карт маань ганцаараа альва зүйлийг эргцүүлэн бодох, бясалгал хийх, өөрөөсөө илүү туршлага мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авах, өөрийн дотоод сэтгэл зүйд болоод байгаа тэр үйл явцыг таньж мэдэх, эмчит үзүүлэх, амралтаа авах, амралтанд явах зэргийг илэрхийлдэг карт байгаа. За мөн энэ карт нь хайр дурлалын харилцаан дээр төр завсралгаа авах, өөртөө хэсэг цаг өгөх, за ажил мэргэжлийн хувьд шинэ ур чадвар суралцах, өөрийгөө илүү сайжруулах, за санхүү мөнгөний хувьд зарцуулалтаа хянах, ирээдүйн төлөвлөгөөгөө дахин нягтлах, эрүүл мэндийн хувьд сэтгэл зүйн асуудал дээр жоохон төвлөрч, эмчит үзүүлэх, сэтгэл зүгээ тайвшруулах, бясалгал хийх гэсэн утгатай карт байгаа. 2 сард Eight of Cups гарч ирсэн байна. За энэ карт маань одоо байгаа зүйлээ орхих, явах, за ямар нэгэн зүйл сэтгэл ханамжгүй байдал, за мөн нөгөө талаасаа шинэ эхлэл, ажлаа солих, шилжилт хөдөлгөөн хийх зэргийг илэрхийлдэг. Та одоогийн байгаа байдалтай сэтгэл хангалуун бас байгаа учраас нөхцөл байдлыг илүү сайжруулахаар зорилго тавьж амьдралаа өөрчлөхөөр харагдаж байна. За нэмээд нэг карт авъя. Hanged Man гарч ирсэн байна. Энэ карт нь таныг альва зүйлийг арай өөр өнцгөөс сайн бодож тунгаахыг сануулдаг. За нөгөө талаасаа ажлаа сольж, эсвэл одоогийн амьдарч байгаа газраа сольж шилжилт хөдөлгөөн хийх зэрэг. Мөн үүнд нэмээд гэрээнд гарын үсэг зурах, хин нэгэнд амлалт өгөх, за эсвэл урт хугацаанд ямар нэгэн чухал асуудалд шийдвэр гаргах. За ерөнхийдөө ихэнх Хумхын ордныхан маань 2 сард өөрчлөлт, шинжилэлт, шилжилт хөдөлгөөн хийхээр харагдаж байна. За 3 сард Tower карт маань гарч ирсэн байна. Маш том гинти өөрчлөлт гарах гэсэн утгатай карт. За энэ нь магадгүй 3 сард таны амьдралд гинти маш том өөрчлөлт, шинжилэлт гарч магадгүй. Та өмнө нь бодож төлөвлөж байсан зүйлээс тий сондоо үйл явдал болохоор харагдаж байна. За үүн дээр нэмээд нэг карт татъя. Six of Pentacles гарч ирсэн байна. За энэ нь хин нэгнээс шагнал урамшуулал авах, хин нэгнээс дэмжлэг тусалцаа авах зэргийг илэрхийлдэг. За тэгэхээр 3 сард ажлын байран дээр томоохон өөрчлөлт гарч магадгүй. Хайр дурлалын харилцаан дээр болж өнгөрсөн зүйлийг эргэн санах хэрэггүй. Санхүүгийн хувьд энэ сард ямар нэгэн гинтийн зардал гарч магадгүй. Бусдаас дэмжлэг тусламж авах боломжтой харагдаж байна. За 4 сард Six of Cups гарч ирсэн байна. За энэ карт маань өнгөрснийг дурсах, хүүхэд насны гинэн цайлган, цагаахан дурсамж, за хуучин харилцаа, өнгөрсөн амьдралын туршлага зэргийг илэрхийлдэг. Нөгөө талаасаа 5 сар маш их сэтгэл хөдлөлтөй, догдлолтой сар болохоор харагдаж байна. За үүн дээр нэмээд нэг карт татъя. Star гарч ирсэн байна. Star бол итгэл найдвар, урам зориг илэрхийлдэг. Таны амьдралд шинэ итгэл найдварын гэрэл асгаар харагдаж байна. Зарим нэг Хумхын ордныхан маань хуучин хамтрагчтайгаа холбоо тогтоож магадгүй юм. За зарим нэг нь хуучин хостойгоо уулзах, өнгөрснөө дурсах, зарим нэг нь өнгөрсөн харилцаанаас туршлага авч одоогийн шинэ харилцаанд илүү тайван ухаалгаар хандах. За мөн нөгөө талаасаа өмнөх туршлагаасаа илүү их суралцаж одоо илүү их амжилт гаргаж болохоор харагдаж байна. За дараагийн карт маань Two of Cups гарч ирсэн байна. 5 сард хайр дурлал, эв нэгдэл, хамтрал, түншлэлийн карт гарч ирсэн байна. Хос хоёр бие биенээ ойлгож хүндтгэн тэгш эрхтэйгээр сайхан харилцааг бий болгох боломжтой гэдгийг харуулж байна. Романтик харилцаа, хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа холбоо илүү их сайжрахаар харагдаж байна. Хайр дурлалын харилцаан дээр бие бинийгээ илүү их хүндэтгэж, илүү их бие биендээ итгэж, хоёр биенээ ойлгож, асуудлыг эв зүгээр шийдвэрлэж, эвлэрэх, харилцаагаа улам бэхжүүлэх үе гэсэн үг. За нөгөө талаасаа ажил, бизнес, хамтралын хувьд коллектив сайтай хамт олон, за мөн амжилттай шинээр гэрээ байгуулах,
За мөн нөгөө талаасаа хумхын орныхонд бусадтай харилцах харилцаан дээр илүү нээлттэй, бусдыг ойлгож хүндэтгэж харилцаарай гэсэн зөвлөгөө байна. За дараагийн карт маань Eight of Wands гарч ирсэн байна. 6 сард таны амьдралд гинтийн мэдээ эсвэл гинтийн сайхан боломж ахиц дэвшил гарахаар харагдаж байна. За таны төлөвлөгөө маш хурдан хэрэгжиж бүтэх боломжтой. Аяллаар явах эсвэл гадагшаа явах зэрэг амьдралд ямар нэгэн гинтийн хурдан өөрчлөлт орж магадгүй юм. Зарим нэгэн 6 сард магадгүй чухал бичиг баримт хөөцөлдөж магадгүй маш бүтэмжтэй хурдан бүтгэхээр харагдаж байна. За 7 сард Five of Cups гарч ирсэн байна. 5-ын аяг өөрөө урам хугарах, харамсах, сэтгэл дундуур байдлыг илэрхийлдэг. Болж өнгөрсөн зүйл дээр илүү их анхаарч өмнөө байгаа сайхан боломжуудыг анзаарахгүй байна шүү гэж анхааруулж байгаа карт юм. За үүн дээр нэмээд нэг карт татын Nine of Cups гарч ирсэн байна. Энэ карт маань хүсэл мөрөөдөл биелэх, сэтгэл ханамж, аз жаргалыг илэрхийлдэг. Тэгэхээр та өөрийнхөө хичээл зүтгэлийн үр дүнд амжилт, аз жаргалд хүрэхийг харуулж байна. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхиж мартах хэрэгтэй. Таны өмнө маш сайхан боломжууд, амжилтууд гарч ирэхээр харагдаж байна. 7 сард та өөртөө маш их сэтгэл хангалуун, аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн амжилтаа тэмдэглэж таны санхүүгийн болон материалын байдал илүү их дээшлэхээр харагдаж байна. За энэ хоёр карт маань нийлээд өнгөрсөн болсон зүйлийг байнга бодож гуниглах биш, эсрэгээрээ түүнээсээ суралцаж амжилт ирээдүрөө тэмүүлэх хүчтэй зоригтой байвал амжилтанд хүрэхэд ойрхон байна гэдгийг харуулж байна. 8 сар Romance карт маань гарч ирсэн байна. За энэ карт нь гэгэн хайрын бурхан тань руу хайрын оч харавхаар харагдаж байна. За үүн дээр нэмээд нэг карт авъя. 8 сард таныг нууцхан харж явдаг хэн нэгэн танд хайр сэтгэлээ илэрхийлж 8 сард та хайрын романс үүсгэхээр харагдаж байна. За 9 сард Lovers карт маань гарч ирсэн байна. Мөн л хайр дурлал, романтик харилцаа, гэрлэлт, нөхөрлөл, анд нөхдийн харилцаа, хамтрал, бизнес, түншлэл гэх зэргийг илэрхийлдэг. За тэгэхээр 8 сард хумхын орныхон магадгүй өөрийнхөө нь харж хайрлаж явдаг хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа, романс үүсгэж 9 сард хайр дурлалын харилцаа илүү гүнзгийрэх, дотн харилцаанд орох, дараагийн шат руу шилжихээр харагдаж байна. За магадгүй зарим нэг нь амьдралдаа чухал шийдвэр гаргах, зарим нэг нь хэн нэгэнд маш гүн гүнзгий татагдах, сонирхолтой санагдах, зарим нэг нь ажил мэргэжлийн холбоотой шинэ хамтрагчтай болох. 7-8 сард ерөнхийдөө хайр дурлалд өмсөн сар болохоор харагдаж байна. За харин 10 сард World карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань бол шинэ эхлэл, амьдралын дараагийн шинэ үе шат мөчлөг эхэлж байгааг харуулдаг. Таны амьдралын нэг үе дуусч шинэ үе эхлэж байна. За ажил мэргэжлийн хувьд та зорилгодоо хүрч сэтгэл ханамжийг мэдрэх болно. Зарим нэг нь тушаал дэвших, синглжүүд маань хүнтэй суух, за зарим нэг нь цагаачлал авах, гадагшаа явах, аялалд гарах зэрэг зүйлүүдийг илэрхийлдэг. За хосын харилцаанд төгс сайхан зохицол, урт удаан хугацааны харилцааг илэрхийлнэ. За ажил карьерийн хувьд ажил, мэргэжил, таны хийж буй төсөл, бизнес бүгд амжилттай хэрэгжихээр харагдаж байна. Ерөнхийдөө таны амьдралд 10 сард таны амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. За 11 сард King of Wands гарч ирсэн байна. Энэ карт маань эрэгтэй удирдагч, захирал, дарга, таны найз нөхөд, манлайлагч шин чанартай хүнийг илэрхийлдэг. Та магадгүй энэ сард арслан, нум, хоньны ордны хэн нэгэнтэй холбоо тогтоож магадгүй. За үүн дээр нэмээд нэг карт авъя. Death карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань шинээр дахин мэдлэх гэсэн утгатай. Тэгэхээр таны амьдралд өөрчлөлт гарахаар харагдаж байна. За магадгүй нөгөө талаасаа та сэтгэл зүйчээс зөвлөгөө авч магадгүй. Өөрийгөө шинжлэх, өөрийгөө бүрэн өөрчлөх, өөрийн үзэл бодлоо өөрчлөх гэсэн утгатай юм. За үүн дээр нэмээд нэг карт авъя. Two of Wands гарч ирсэн байна. Хоёрын саваа бол анд нөхөр, түншлэл, харилцаа холбооны карт.
Хоёрын саваа бол цаашид аль замаар явах хэсгээ сонгох сонголтын карт юм. Тэгэхээр эдгээр 3 карт маань хамтдаа таны амьдралд томоохон өөрчлөлт ирж байгааг харагдаж байна. За тэгэхээр энэ өөрчлөлтийг амжилттай удирдах зохицуулахын тулд маш ухаалаг төлөвлөлт, эрч хүч, манлайлал шаардлагатай гэдгийг илтгэж байна. За нөгөө талаасаа Дит бол аливаа зүйлийн төгсгөл, Two of Wands бол шинэ зүйлийн төлөвлөлт, King of Wands бол удирдах чадвар, эрч хүч, манлайллыг илэрхийлдэг. Тэгэхээр та өөртөө маш их итгэлтэй байж өнгөрснөөсөө салж ирээдүрүүгээ зоригтой төлөвлөгөөтэй эхлээрэй гэж зөвлөмөр нь таны амьдралд маш сайхан боломжууд харагдаж байна. За хамгийн сүүлийн сар 12 сард Judgment карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань өөрөө шинэ амьдрал руу уриалан дуудаж байгаа дохио юм. Тэгэхээр өнгөрсөнд байсан асуудлуудаа шийдвэрлэж цаашаа ирээдүрүүгээ харах хэрэгтэй. Та өөрийн үнэн мөн чанартайгаа нүүр тулж амьдралдаа томоохон ахиц гаргахаар харагдаж байна. Энэ карт маань нэг талаас хайр дурлалын асуудал дээр өнгөрсөн асуудлыг уучлах хэрэгтэйг илэрхийлдэг. За нөгөө талаас харилцааны төгсгөл, шинэ эхлэлтэй холбоотой шийдвэр гаргалт гэсэн утгатай. Тэгэхээр зарим нэг гомхын орныхон магадгүй 11 сард харилцаагаа төгсгөж магадгүй. 12 сард гарсан карт маань мэдээлэл, амьдралын өөрчлөлтүүд, амьдралаа өөрчлөх цаг болсон гэдгийг ойлгож сэргэлт хийж байгаа карт юм. За зарим нэг нь магадгүй карьер, албан тушаалын томоохон шийдвэр гаргаж магадгүй юм. За ямар ч байсан маш их эргцүүлж бодох, сэргэлт хийх тийм сар болохоор харагдаж байна. За ерөнхийдөө 2025 онд өмнөө байгаа сайхан боломжуудыг олж харах хэрэгтэй байна. За хин нэг нь таныг харж явдаг, хайрлаж явдаг хин нэгэнтэй хайрын романс үүсгэж магадгүй юм. За энэ жил таны амьдралын шинэ үе, шинэ мөчлөг эхлэхээр харагдаж байна. Сэргэлт хийсэн сайхан жил болохоор байна. За ингээд астрологийн 6-аараа уулзлаа. Түр баяртай.